За багш нарын урамшуулал нэмэлт цалин 9-р сараас хойш олгохгүй асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй гацсан гэх мэдээлэл байгаа. За тэгвэл энэ асуудал боловсролын сайд Наран Баярч тодорхой тайлбар өгч чадсангүй. За төрийн сангаас тодруулах хэрэгтэй гэж асуудлаас бултлаа. 11 сарынх нь ороогүй, 12 сар ороогүй гэсэн ийм юмнууд ирээд байгаа. За энэ бол бид бол боловсролын ерөнхий газраараа дамжуулаад бүх зүйлээ эн чинь төрийн сангаас ордог зүйл. Бүх хүсэлтэд өгсөн эн чинь жил жилдээ ингээ явдаг л зүйл. Тэгээ энэ жилийн тухайд ямар байдалтай нөхцөл байдалтай байгааг бол бид бол төрийн сангаас л таавах нь тодруулах нь зүйтэй болов. Сангийн яамнаас бас тодруулах нь зүйтэй болов гэж бодож байна. Системээс урамшууллыг хассан байна гэдэг мэдээллийг багш нар өгöd байгаа. Тэр тал дээр боловсролын яам болов үүсгээд байгаа шүү дээ. Тэр системийн асуудал тэр нэг урамшууллынх нь өөрийнх нь тэр ангилллынх нь юм байхгүй болсон мэн гэсэн мэдээ гараад байгаа. Бид энийг тодруулахаар сангийн яамд хандсан байна. Ер нь бол багшийн ажилласан цалин хөлс урамшуул бол орлогдгоор л болгоно. Энийг сангийн яамч мэдээлээд байгаа шүү дээ.